Амгалан сайхан өдрийн мэнд. Өнөөдөр та бүхэндээ сэтгэлийн тэнхээ гэж юу вэ? Түүнийг хэрхэн хөгжүүлж батгах вэ? Номын 2 дугаар бүлгийг танд хүргэх гэж байна. Би үүнийг хийн, би үүнийг хийхгүй, би үүнийг хүсэж байна. Хүчнүүд. Сэтгэлийн тэнхээ гэж юу вэ? Тэр нь яагаад чухал болох тухай? Сэтгэлийн тэнхээ гэхээр таны санаанд хамгийн түрүүнд юу бууж байна вэ? Бидний ихэнхийн хувьд сэтгэлийн тэнхээг сорих шалгуур нь ямар нэг зүйлд, жишээ нь амтад бэлуу, тамхи эсвэл нэгэн шөнийн явдал татагдах тэрхүү дур хүсэл байдаг үлээ. Хүмүүс би зориг төвчээргүй хүн ярих нь олонтаа сонсогддог. Энэ нь тийм гэж хэлээд байхад үгүй гэж хэлэх надад хэцүү байдаг гэж буй хэрэг юм. Энэхүү хүчийг би үүнийг хийхгүй гэж нэрлэе. Гэхдээ үгүй гэж хэлж чаддаг байх нь сэтгэлийн тэнхээг бүрдүүлж буй тэдгээр хүчнүүдийн зөвхөн нэг нь юм. Ерөнч тэгээд зүгээр л үгүй гэж хэл хэмээх үгс нь энэ ертөнцийн хамгийн нуршаа залхуу амьтдын хэлэх дуртай дөрвөн үг шүү дээ. Заримдаа тийм гэж хэлэх нь илүү чухал байдаг. Эс тэгвээс таны маргааш хийн гэж хойш нь тавьдаг. Эсвэл өөрт хойш нь тавьдаг тэдгээр зүйлсийг яах болж байна вэ? Сэтгэлийн тэнхээл тэдгээр зүйлсийг өнөөдөр ажлын жагсаалтад оруулахад танд тусалдаг. Бөгөөд өөртөө итгэлгүй үед ч аар сар ажил гарсан үед ч телевизийн эцэс төгсгөлгүй олон реалити шоу таныг чангааж байсан ч сэтгэлийн тэнхээл таныг өөрөөс тань хамгаалдаг юм. Таны сэтгэл оюуны нэгэн хэсэг хүсэхгүй байх үед ч хийх ёстой зүйлээ хийж чаддаг энэ чадварыг бий болгож буй тэр хүчийг би үүнийг хийн гэе. Би үүнийг хийн ба би үүнийг хийхгүй хэмээх хүчнүүд нь өөрийгөө жолоодохын хоёр тал бөгөөд үүнээс гадна нэгэн чухал хүч бий. Тийм эсвэл үгүй гэж итгэлтэй оноч хэлхийн тулд өөр 3 дахь нэгэн хүч хэрэгтэй юм. Энэ нь яг үнэхээр юу хүсэж буйгаа ойлгох чадвар юм. Танд яг одоо шулуухан шоколадтай бэлуу идмээр, дахиад нэг хундаг мартин дар суумаар, эсвэл зугаач зингмээр тийм хүсэл төрж буй мэт санагдаж болохыг би ойлгож байна л да. Гэхдээ танд дур хорхой, хүсэл шохорхолтой, хит хөдлөгдөх, эсвэл хоргооших, залхуурах тийм үе тулгарлаач чухам хэрэг дээрээ бол та нарийн хэмжээс өмдөндөө багтдаг байхыг, ахиухан цалин авахыг, зээлээ төлж барагдуулахыг, гэр бүлээ хадгалж үлдэхийг, шоронд орчихгүй байхыг л хүсэж буй шүү дээ. Ганцхан хормын төдий хүслийг тань өөрөө хазаарлан барьж байх билээ дээ. Биеэ эзэмдэж сурахын тулд таны хувьд юу илүү чухал вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй юм. Энэхүү хүчийг би үүнийг хүсэж байна гэж нэрлэе. Өөрийгөө эзэмдэх гэдэг нь би үүнийг хийн, би үүнийг хийхгүй, би үүнийг хүсэж байна хэмээн эдгээр 3 хүчийг удирдан захирах чадвар бөгөөд тэр нь таныг тавьсан зорилгодоо хүрэхэд тань эсвэл гай зовлонд өртөхгүй байхад тань тусалж байдаг юм. Бид бүхний итгэгчлэн бид бол дээрх 3 чадварыг агуулсан тархийг азтай эзэмшсэн 2 хөлтэй хохмоо толгойтой хүн гэдэг амьтад үлээ. Мөн чанарын хувьд бол эдгээр 3 хүчний хөгжил нь бидний хүн төрөлхтөн гэх зүйлийг тодорхойлж байдаг юм. Дээрх 3 хүчийг бид яагаад ашиглаж чаддаггүй дүгнэн шинжлэх тэр бохир ажлыг хийхийн өмнө эдгээр хүчнүүдийг бид эзэмшдэг нь ямар их азтай явдал болох тухай эхлээд ярилцъя. Хамтдаа хүний тархи руу өнгийж тэдгээр нууцлаг зүйлс хаана бүрэлдэн бий болдог тухай болон бид сэтгэлийн тэнхээгээ хэрхэн тасгалжуулж болох вэ гэдгийг олж мэдцгээе. Мөн түнчлэн сэтгэлийн тэнхээг олоход яагаад хэцүү байдаг тухай болон бидний хүсэл зориг мохошгүй байхын тулд зөвхөн хүндэл байдаг өөр нэгэн чухал хүчин зүйл болох өөрийгөө ойлгож ухамсарлах чадварыг хэрхэн ашиглах тухай ч мөн авч үзэх болно. Бидний сэтгэлийн тэнхээ хаанаас үүсэлтэй вэ? Бид бүхэн 10,000 жилийн өмнө очисон байна гэж бодъё.
Та бүхэн бол дөнгөж үүсэн бий болсон шинэхэн Homo sapiens бөгөөд хувьсан хөгжиж буй өчнөн олон зүйлийн дунд оршин байна гэд төсөөлөд үз. Тийм ээ, би та бүхнийг салангид эрхээ хуруугаараа босоо явж сурснараа хэлний доорох ястай болсноороо баясан бахархаж буйгцуур хүлээж л бай. Марцнаас та нарыг гал гаргаж сурсан тань чулуун зэмсэг ашиглан одос өхөр усны өхрүүдийг агуун ханад зурж сурсанд баяр хүргэх хэрэгтэй юм байна. Хэдхэн үеийн өмнө таны амьдралын зорилго тун энгийн байсан. Нэгдүгээрт хоол хүнс олох, хоёрдугаарт өсөж үржих, гуравдугаарт латин хэл хүн залхигч матар. Амьтантай таарчхалгүй холхон байх. Гэхдээ та нөхөрсөг овг аймагт өсөж хэрхэн тисэж үлдэх вэ гэдэг тал дээрч бусдаасаа хамааралтай байх болсон. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та бусадтай харьцах дүрмийнхээ жагсаалтад омгийнхоо хүн хинтээч бүү муудалц гэсэн зүйл ангийг нэмж оруулна гэсэн үг юм. Хүн нэгдэл нь хамтдын хөдөлмөрийг хоол хүнсийг хуваарлах зарчмыг бий болгосноор хүн хүссэн бүхнээ дураар авч болохгүй болжээ. Хэрэв та хэн нэгний одос өхрийн махтай хачуургатай далхыг булаах гэж оролдох юм бол таныг омгоос хөөж тэрч бүхэл алж магадгүй. Түүнээс гадна овг аймаг нь танд гарцаагүй хэрэгтэй билээ. Учир нь таныг ан хийж, жимс түүж чадахгүй, өвдөж, шархсан үед омгийн бусад гишүүд л таныг асран халамжилж санаа тавьцгаадаг шүү дээ. Бүр чулуун зэвсгийн үед ч гэсэн найз нөхдөө, өөртөө татах, бусдад нөлөөлөх тэр зарчмууд өнөө үеийнхэнтэй төстэй байсан юм. Хэрэгтэй үед нь хөрштөө туслах, өөрөө өлсөж байсан ч бусдтай хоолой хуваалцах, наад сүрлэн банзалчин чамайг тархан харагдуулаад байна гэж хэлхээс өмнө 2 дахин бодож үзэх гэх мэт. Өөрөөр хэлбэл тэглгүй яах вэ гэхдээ учиртай байгаарай л гэсэн үг л дээ. Бооцоонд ганцхан таны амьдрал тавиастай байгаа хэрэг биш шүү дээ. Бүх овг аймгийн амьд үлдэх хэсэг нь таны сонголтоос, таны хинтээ тултгаас, таны хинтээ гэрлэхээс шалтгааллах болно. Харин танд аз таарвал ганцхан удаа бутны цаахуур жирээд орох биш, харин насан туршдаа хамтдаа амьдрах ханаач болно. Тийм ээ, бараг л орчин үеийн хүн та нар зөвхөн байглаас заяасан хоол тэжээлээ олох, төрөмгийлэх болон бэлгийн хүслээ хангах, төрлөх зүүн бэлгээ дагаад байвал өч төчнөөн яршигтай хэцүү байдалд орохоор тийм нөхцөл байдал аажимдаа бүрэлдсэн хэрэг. Бидний сэтгэлийн тэнхээ хэмээн нэрлээд байгаа тэрхүү хэрэгцээ шаардлага анх ингэж л бий болжээ. Түүхэн хөгжлийн явцад хүний нийгэм улам бүр нарийн эдрэтэ болохын хэрээр хүмүүрч илүүтэйгээр биеэ эзэмдэж сурах шаардлагатай болсон юм. Бичиг цагтлаар харилцах, хамтран ажиллах, урт удаан хугацаагаар харилцаа холбоотой байх шаардлагатай бий болсноор бидний талаар эртний хүний тархийг улам эрчимтэй ажиллахыг шаардаж өөрийгөө жолоодох арга ухааныг бий болгосон байна. Орчин үеийн бид бол тэрхүү эрт цагаас үүссэн дээрх шаардлагуудын хариу тусгал юм. Энэ нь бидний тарих дутагдж байсан тэрхүү зүйлээ буюу торон гэвлүүрээ олсон хэрэг бөгөөд бидэнд сэтгэлийн тэнхээ буюу сэтгэлийн хит зочмог хөдөлгөөнөө хянах чадвар бий болсноор бид жинхэнэ утгаараа хүн гэж хэлэгдэх эрхтэй болжээ. Сэтгэлийн тэнхээ одоо бидэнд ямар хэрэгтэй вэ? Орчин үеийн амьдралдаа иргэн ирцгээе. Сэтгэлийн тэнхээ нь хүнийг араатнаас ялгах зүйл байснаа хүмүүсийг бие биеэс нь ялгах тийм зүйл болгон хувирчээ. Бид бүгдээрээ өөрийгөө хянах чадвартай төрдөг байж болохч бидний зарим нь л түүнийгээ бусдаас түлхүү хэрэгэлдэг юм. Өөрийн анхаарал, мэдрэмж, үйл хөдлөлийг хянах чадвартай хүмүүс л гялалзсан амжилтанд хүрдэг үлээ. Тэд эрүүл саруул, аз жаргалтай амьдардаг юм. Тэдний ойр дотны харилцаанч илүү баяр хөөр авчирч, илүү удаан үргэлжилдэг. Тэд илүү ихийг олж, илүү өндөр амжилтанд хүрцгээдэг. Тэд стресс, зөрчил тэмцэл, гай зовлонгч хялбархан давдаг юм. Тэрч бүхэл тэд илүү өндөр насалдаг. Хэрв сэтгэлийн тэнхээтэй хүмүүсийг ердийн сайхан сэтгэлтэй хүмүүстэй харьцуулах юм бол сэтгэлийн тэнхээ сайтай хүмүүс нь хамаагүй илүү байдаг.
Өөрийгөө жолоодох чадвар нь оюун ухааны чадвараас ч илүүтэйгээр их сургуульд амжилттай суралцах нөхцөлийг тодорхойлж, бусдыг үлгэрлэн дагуулах чадвараас ч илүүтэйгээр удирдлагын ухаанд жинтэй байр суурь эзэлж, анхаарал халамжтай байхаас ч илүүтэйгээр гэр бүлийн амьдралд нөлөөлдөг байна. Хэрэв бид илүү сайхан амьдрахыг хүсэж байгаа бол сэтгэлийн тэнхээ сайтай байх хэрэгтэй. Үүний тулд бид өөрсдийн тархиа ердийнхөөс нь арай илүү ажилуулах хэрэгтэй болно. За тэгэхээр эхэлцгээе. Чухам хаана юу хийх ёстой болоод байгаагаа эхлээд харъя. Би үүнийг хийн, би үүнийг хийхгүй ба би үүнийг хүсэж байна хүчнүүдийн дээд мэдрэлийн үйл ажиллагааны шинж чанар. Орчин үеийн бидний өөрийгөө жолоодох чадвар, боломжууд нь эрт цагаас тавигдаж ирсэн сайн хөрш, сайн эцэг их, сайн хань ижил байх тэдгээр шаардлагуудын үр дүн юм. Гэхдээ хүний тархи тэдгээрт чухам ямар хариу барьсан бол тархины бор давхаргын префронтал хэсэг буюу нүд, дугны чанх урт байрлах тэр хэсэг, атранууд сайтар хөгжсөн нь үүний хариу бололтой. Бараг бүхий л эволюц хөгжлийн явцад хүний тархины префронтал хэсэг нь голдуу алхах, гүйх, гараараа шүүрч барьж авах, шидэх, түлхэх гэх мэт хөдөлгөөнүүдийг анханаас нь хянаж ирсэн бөгөөд энэ нь нэг осны анхдагч өөрийгөө жолоодох юм. Хүний тархины префронтал хэсэг хөгжиж томорсноор тархины бусад хэсгүүдтэй харьцах түүний хэлхээ холбооч мөн нэмэгдсэн байна. Биологийн бусад төрөл зүйлийн амьтдын тархитай харьцуулбал хүний тархины префронтал хэсэг нь нийт тархины бор давхаргын хамгийн их хувийг эзлэх бөгөөд хүн амьтнаас ухаантай байдгийн нэг учир нь энэ билээ. Тархины префронтал хэсэг хөгжиж томорхийн хэрээр түүний үүрэг, үйл ажиллагаа нь нэмэгдэж улмаар тэрээр таны юунд анхаарлаа төвлөрүүлэх, юун тухай бодох, тэрч бүхэл юу мэдэрхийгч хянаж жолоодох болсон байна. Өөрөөр хэлбэл тархины тэр хэсэг нь таны хийж буй үйлдэлүүдийг өмнөхөөсөө илүү удирдах болжээ. Орчин үеийн хүний тархины префронтал хэсгийн гол үүрэг нь тархийг илүү хэцүү зүйл хийхэд хандуулах явдал юм гэдгийг Стэнфордын их сургуулийн нейробиологч Роберт Сапольский баталсан байна. Буудан дээр тараан хэвтэх нь илүү амар байсаар атал даруй босоод гүүхийг тархины бор давхаргын префронтал хэсэг л танаас шаарддаг байна. Амттанд заа гэж хэлэх нь илүү амар байсаар атал таны хооронд хоосон цай, захиалс нь илүү дээр болохыг түмэн учир шалтгааны префронтал хэсэг л танд сануулдаг. Одоо хийх ёстой ажлаа маргааш болтол хойш тавих нь танд илүү амар байлаач яг одоо компьютерийнхаа ард суугаад шин файл нээж ажиллаж эхлэхэд чухам тэр префронтал хэсэг л танд тусалдаг ажээ. Префронтал хэсэг гэдэг нь тархины саарал бодисын бөөгнөрөл бөгөөд түүнд би үүнийг хийн, би үүнийг хийхгүй ба би үүнийг хүсэж байна хүчнүүдийн үүрэг даалгаврыг тусгаарлан хариуцаж байдаг 3 үндсэн бүс бий. Эхнийх нь түүний зүүн дээд хэсэгт орших хагаад би үүнийг хийн хүчийг хариуцдаг. Тэр нь явж шүршүүд ормоор санагдлаач гүйлтийн зам дээр гүйсээр байх гэх мэтээр уйдгартай хэцүү төвхтэй ажлыг эхэлж цааш үргэлжлүүлэхэд бидэнд тусалдаг. Харин үүний эсрэг баруун бүс нь би үүнийг хийхгүй хүчийг хариуцах ба орж ирсэн хүсэл сэтлүүдийг шигшиж шүүн улмаар тэдгээрийг даган биелүүлэх хэсгийг хариуцдаг байна. Саяхан та замын хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсанд ирсэн мессежийг уншмаар санагдсан ч өмнөх замаа харж явахыг илүүд үзсний ачаар таагүй явдлаас зайлж чадсандаа та чухам түүнд талархах учиртай байлээ. Энэ хоёр хэсэг нийлээд та үйл хөдлөлийг таны хийж буй бүхнийг хяндаг юм. Префронтал хэсгийн төвөөс арай дор орших 3 дахь бүс нь таны зорилго, тэмүүллийг хянана. Тэр таны юу хүсхийг шийддэг билээ. Түүний мэдрэлийн эс холбооснууд аль болох түргэн ажиллах тусам та дур хүслийнхээ дагуу эсвэл дур хүслийнхээ эсрэг улам илүү шандуу үйлдэл хийх болдог. Тархины үлдсэн бусад бүх хэсэг танд үүнийг эд, энийг уу,
энэ тамхиг тат үүнийг худалдаж ав гэж хар тэнхийгээрээ хашгирч байлаач чухам энэ хэсгэл таны дотроо үнэхээр юу хүсэж явдгийг санаж байдаг юм. Микроскоп дор хэцүү нь юунда байна вэ? Сэтгэлийн тэнхийг сорих шалгуур бүрэн ямар нэгэн байдлаар хэцүү бэрхцүүлгийг танаас шаарддаг юм. Жишээ нь дур хүслийнхаа эсрэг зогсоох, бачим яар үед баган шиг хөдөлгөөнгөө зогсоод байхгүй байх гэх мэт. Танд тийм шалгуур тохиолдвол та яах вэ гэд бодоод үзэл дээ. Юу нь хамгийн хэцүү байна вэ? Яагаад танд тийм хүнд байна вэ? Ийм үед танд ямар мэдрэмж төрж байна вэ? Та бүхэндээ сэтгэлийн тэнхээгээ алдсан нэгэн хүний болсон түүхийг дурдвая. Тархины бор давхаргын префронтал хэсэг нь хүн өөрийгөө жолоодох хэр чухал үүрэгтэй байдаг юм бол хэрэв тэр хэсгийг аваад харьцавал юу болох вэ гэдгийг олж мэдвэл энэ асуултанд шууд хариулж болох билээ. Тархины префронтал хэсгийн гэмтлийн хамгийн тод нэгэн жишээ нь пенис гээжид тохиолдсон явдал юм. Энэ нь нэлээд цус түүх гэдгийг урьдчилан анхааруулъя. Юутэйч та гартаа барьж буй хачиртай талхаа түр хойш тавьсан дээр шүү. 1848 онд 24 настай пенис гээж төмөр замын ажилчдын хэсгийн даргын алба хашдаг байжээ. Захиргаанд нь буй ажилчид түүнийг хамгийн шилдэг хэсгийн дарга хэмээн хайрлаж хүндэлдэг байв. Найз нөхөд хийгээд гэр бүлийнхэн нь түүнийг дүлгөөн тайван төлөв томоотой хүн гэж үздэг байж. Түүний хувийн эмч Жон Мартин Харлогийн бичснээр бол тэрээр төмөр мэд зориг төвчээртэй ган татлах мэд булчин шүрмэстэй ирв байжээ. Гэвч 1848 оны намрын 1 өдөр 9 сарын 13-ны 4 цаг 30-д болсон тэр явдлаас хойш энэ бүхэн оронгороо өөрчлөгдөжээ. Тэр өдөр Гээжийн хэсэг Вермонт муж улсын Берлингтоноос Ратлинд хүрэх төмөр зам дээр ажиллаж дэлбэрэх бодисын тусламжтайгаар зам тавих газрын тэгшилж байсан ба Гээж өөрөө тесрэг цэнэг суулгах ажлыг гардан гүйцэтгэж байжээ. Энэхүү ажлыг өмнө 1000 түмэн удаа хийж явсан ч гэнэт ямар нэгэн зүйл болж өгсөнгүй. Тесрэлт хэтэрхий эрт болж бүтэн метрийн урттай 10 см өргөн дээр жигшиг төмөр Гээжийн зүүн шанааг нэвт цохиж тархины өмнөд хэсгийг хам 30 м хол шидэгдэхдээ түүний тархины нэгээх хэсгийг хуу татан оджээ. Гээж тэр дороо нас барсан байх гэж та бодож байна уу? Үгүй, Гээж өгсөнгүй. Гэвч нарийн мэдүүлснээр тэр ухаан алдчих унсангүй. Ажилчид түүнийг тэрхэн дээр суулгаад тэр газраас бүтэн милийн зайтай байсан өөртөө суурьнд түрж авааджээ. Эмч түүнийг үзээд аль болох аятаа хэвтүүлж өөрөө ослын газар очин түүний гавлын ясны хилтэрхийнүүдийг түүж аваад эргэн ирж шархыг цэцлээд яснуудыг нь эвлүүлж тавиад арсыг нь ойжээ. Ингээд 2 сарын дараа гэхэд Гээжийн бие бүрэн тэнгэрсэн байна. Тэр жилийнхээ 10 сарын 17 гэхэд Гээж хуучин ажил амьдралдаа буцаж ороход болох үз хангалттай сайн эмчлэгдсэн ажээ. Гээж өөрөө ч миний бие бүх талаараа сайн байна гэж хэлж байсан бөгөөд өвдөж зовох юу ч байсангүй. Энэ түүх ингээд аз жаргалтай төгсөж байгаа мэт байжээ. Гэвч Гээж тийм ч азтай байсангүй. Энэ түүхч ингээд дуусангүй. Түүний гаднах шарх нь идэгсэн хэдийч тархин доторх нэг л сони юм болж эхэлжээ. Найз нөхөд хамт ажиглагчдын хэлснээр бол түүний зам төрөх илтэд өөрчлөгдсөн аж. Эмч хайрлын гэмтлийн улмаас Гээжийн биед гарсан өөрчлөлтүүдийг тодорхойлон ингэж бичжээ. Оюун ухаан хийгээд амьтны аршин хоёрын хоорондох тэнцвэр алдагдсан бололтой. Тэр маш хөөрөө бусдыг хүндэлдэггүй, үе олхиогүй, булай, хараал зүгэл урсгадаг, урд өмнө тийм байгаагүй, найз нөхдөдөө тоомжиргүй ханддаг, өөрийнх нь хүсэлтэд нийцэхгүй бол хэний ч үгийг автгүй, ирээдүйнхээ талаар маш олон төлөвлөгөө бодож олох боловч тэр даруйдаа түүнийхээ сонирхоо болдог. Энэ талаараа бол түүний оюун ухаан үндсээрээ өөрчлөгдсөн бөгөөд найз нөхөд танилуд нь ч түүнийг тэр бол ерөөсөө Гээж биш болж хэмээн хэлэх болсноос харахад хэр зэрэг өөрчлөгдсөн тодорхой байна.
Өөрөөр хэлбэл гээж тархиныхаа өмнөд хэсэгтэй хамт өөрийгөө жолоодох чадвараа би үүнийг хийгээд би үүнийг хийхгүй хүчнүүдээ алдсан бөгөөд тархийг нь нэвт гарсан тэр төмөр түүний зан төрхийг салшгүй нэг хэсэг байсан өнөөг төмөр мэт хатуу зориг төвчээрийг нь сүйтгэж орхижээ. Өнөөгийн бидний дийлэнх олонхийнх нь хувьд төмөр зам дээр гинтийн дэлбэрэлтээс айх шалтгаан байхгүй хэдий ч хүн бүрийн тархин дотор бяцхан пенис гэж сууж л байгаа. Бидний тархины префронтал хэсэг нь бид бүхний хүсдэг шиг тийм ч найдвартай бүтц биш билээ. Зарим үед жишээ нь архинд цогтсон үед тэр хэсэг дарангуйлагдаж бид өнөөх тархины гэмтэлтэй гэж шиг загнацгаадаг шүү дээ. Тийм учраас л хэдийгээр бидний тархи гавлын хайрцаг дотроос бүрэн бүтэн байгаа хэдий ч бид заримдаа өөрт тавих хяналтаа алдаж гомой зүйл хийх тохиолдол гардаг билээ. Тийм ээ. Бид бүгдээрээ тунч атармаатай нарийн зүйлсийг хийх чадвартай боловч бидэнд бас бүгдийг яг эсрэгээр нь хийх хүсэлж байдаг юм. Энэ ирмэлцлийн жолоог нь татан хорж байх хэрэгтэй боловч тэрээр өөрийнхөөрөө байх дуртай нэгэн. Дотор хүнтэйгээ зөрчилдөхгүй. Өөрт тавих хяналт суларсан үед бид хэтэрхий ихийг үрж, хэтэрхий их идэж, хэтэрхий цалгар залхуу болдог бөгөөд ер нь бидний тархинд өнөөх префронтал бүтэц байдаг гэж юу хэмээн эргэлзэхэд хүрдэг. Мэдээжийн хэрэг бид дур хүслийнхээ эсрэг зогсож болох ч энэ нь бид үнэхээр тэгж чадна гэсэн үг хараахан биш үлээ. Бид өнөөдөр хийж болох зүйлээ маргааш гэж хойш тавихгүй байж чадах ч ихэвчлэн өнөөх маргааш нь дийлдэг. Хүмүүс хөгжсөн ч тэдний тархи бараг өөрчлөгдөөгүй байна. Байгаль их аливааг шинээр эхлэхээс илүү нэгэнт бий болгосноос хөгжүүлэхийг чухалчилдаг юм. Хүмүүст шинэ дадал зуршил шаардагдах болсон хэдий ч бидний болохтуухан тархи шинэ боловсронгүй тархиар солигдоогүй бөгөөд хүний дур хорхой төрлөх зөн чанарын хуучин тогтолцоог шинээр бүрэлдэн бий болсон өөрийнхөө хянах систем нь нэлээд чангахан дарж байх хэрэгтэй болсон юм. Өөрөөр хэлбэл хизээ нэгэн цагт ашиг тусаа өгч байсан ч одоо бол таагүй зүйл даллах болсон тэдгээр төрлөх зөн инстинктүүд нь ч мөн эволюц хөгжлөө явцад тэр хэвээрээ хадгалагдан үлдсэн ажээ. Тэдгээр нь тухайн үедээ хүн төрлөختөн зовлон бэрхшээлийг давж гарах нэг арга болдог байсан нь үнэн л дээ. Жишээ нь амтлах сэрлийг өдөөгч амттай шимттэй хоол ундан дурлах тэр төрлөх зөнг аваад үзье. Хоол хүнс барагтай олддог байсан тэр эрт балрын үед хүний арьсан дор хуримтлагдсан өөхөн идэн нэг орсны амь насны даатгал болж байсан тэр цагт өөх тостой амттай шимттэй хоол хүнс нь хэцүү бэрх тулгархад түүнийг давж амьд мэд үлдэхэд хүнд тус болдог гэжээ. Гэвч элдв түргэн хоол зоогийн газар хаасаагүй болсон органик хоол хүнс хэрэглэх болсон өнөө цаг бидэнд тийм нөөц огт хэрэггүй лээ. Илүүдэлж нь биднийг аврагч биш харин бидний эрүүл мэндийн дайсан болсон бөгөөд хорхой хүргэм идээ ундаанаас татгалзах чадвартай нэг нь илүү удаан наслах болжээ. Гэхдээ биднийг өөг дээдэс өөхөн давхрах хичнээн хэрэгтэй байсан тэр хэрээр орчин үеийн бидний тарих төрлөх зөнгийн хөөрөө дагуу өөх тустай амттай шимттэй хоол хүнсэнд татагдсанаар л байна. Харин аз болоход бид өөрийгөө хянан жолоодох шинэхэн аргачлалуудыг ашиглан энэхүү зуршлаас татгалзаж чадах хүлээ. Тийм ээ, бидэнд үе асан мадрах тэр дур хорхой хിവэр хадгалагдан үлдсэн ч бид бас үүнийг хянаж чадах болсон юм. Тэрч бүхэл нейропсихологчдын батлан өгүүлдэхээр бол бид хэдийгээр нэг тархитай ч хоёр тустай бодгалын шинжтэй. Өөрөөр хэлбэл бидний дотор хоёр тустай хүн амьдардаг ажээ. Нэг бодгал нь хоромхон зургийн дур хүсэлтэд хөтлөгдөн анхаархан цэнгэлийг эрен хайж явдаг. Нөгөөх нь болохоор урт хугацааны зорилгодоо үл нийцэх жаргал цэнгэлээс аль болох татгалзаж өөрийн үйл хөдлөлийг хянаж байдаг юм. Эдгээр хоёр бодгал нь хоёулаа л бидний нэг хэсэг бөгөөд бид тэдний дунд эхийг нь эцээж туглынх нь тураахгүй эвтэйхэн оршин байх учиртай юмсан ч. Заримдаа бид илүүдэлжингээ хаяхыг үнэхээр хүсэж буй мэт мөн заримдаа бид зүгээр л жигнэмэг идэхийг хүсээд буй мэт байдаг.
чухам өөндөл өөрийгөө жолоодож сурахын утга учир оршиж байдаг. Бөгөөд бид гаднаа нэгийг хүсэж байлаач дотроо өөр зүйлийг хүсэж явдаг юм. Эсвэл таны одоогийн бие нэгэн зүйлийг хүслээ гэхэд таны дотор буй ирээдүйн бие таныг огт өөр зүйл хийгээсэй гэж хүсэж байдаг. Энэ хоёр бодгал хоорондоо зөрчилдөг бол заавал аль нэг нь дийлж гардаг юмтай. Гэхдээ энүүхэнтэй гэж хэлэхэд тэр дур хорхойдоо хөдлөгдөх дуртай бодгал нь тийм ч муу итгээд биш бөгөөд зүгээр л чухам юу илүү чухал вэ гэдгийг тэрээр арай өөрөөр хардаг юм. Доторх хүмүүсээ хэрхэн таних вэ? Сэтгэлийн тэнхээг сорьсон шалгуур нэг бүр нь бидний доторх хоёр хүний хоорондын маргаан байдаг. Тийм сорилтын үед тэдгээр хүмүүс чухам ямар зан ааш гаргадаг бол өнөөх төвчээрхөө бодгаад юу хүсэж байна вэ? Цэцэн мэрэгэн нь юу хүсэж байна вэ? Заримдаа тэрхүү төвчээрхөө бодгаад ямар нэг өөр нэр өгөөд бодит хүнтэй харьцаж бомит түнд хандах нь тустай байдаг юм. Жишээ нь хэрв тэр амттан шимтэнд хэтэрхий дурлаад байвал хатагтай ховдог, санаанд нь таарах юм олдохгүй, юм бүхэнд өглөж гомдлоод байвал ноён өөнтөгч, өмнөх ажлаа хийхгүй хойш тавиад гүүгээд байвал залхуу жаал гэх мэт нэр түнд өгч болох юм. Ингэх нь тэр таны толгой дээр гарч өнөөх цэцэн мэрэгэн бодгаалын буланд шахаж эхлэх нь тэр үед түүнийг илүүтэй танин мэдхэд тань туслах болно. Бидний доторх хоёр бие хүний ач холбогдол. Бид бүхний өөрийгөө хянах тогтолцоог өгүүлшгүй эрхэмдээд бие гэж харин тэрхүү болохтойхон төрлөгцөн инстинктүүд эволюц хөгжлийн явцад дайвар болж ирсэн хөөрхөлөлтөй үлдэгдэл гэж төсөөлөн төрсөлбөл үнэхээр сонирхолтой байхгүй зэ. Мэдээж хэрэг бидний өвөг дээдэс өвдгөөр татсан намаг балчигт дасан зогцож амьдрахаас өөр аргагүй байсан тэр балар цагт үр удмаа үлдээж удамшлын материалаа ирээдүйн үедээ дамжуулан үлдээхэд тэдгээр төрлөгцөн инстинктүүд бидэнд хэрэгтэй байсан. Харин өнөө цагт тэдгээр нь бидэнд саад болж өвчин эмгээг банкны хоосон данс хожим нь бүхий л ус гүрний өмнө цэнхэр дэлгэцээр уушлал ирэхээс аргагүй байдалд оруулах тийм болцоо гих зэрэг дан таагүй зүйлсийг л даллах болжээ. Өөрөөр хэлбэл өвөг дээдсийн маань дур хүсэл соёолжилж иргэншсэн өнөөгийн бидэнд түүх удахгүй л байвал сайнсан да. Гэхдээ яаран дүгнэлт хийх хэрэггүй юм. Хэдийгээр тэрхүү яаж ийгээд амьд мэнд үлдэхэд чиглэсэн тогтолцоо нь цаг үргэлж бидэнд тустай байж чаддаггүй ч тэр эрт баларын бие бүр уг нь үнсээр нь тэмцэх хэрэгтэй юм байна гэж дүгнвэл алдаа болно. Тархины янз бүрийн хэсэгт учирсан гэмтлийн улмаас төрлөх инстинктээ алдсан хүмүүст хийсэн ангаах ухааны судалгааны үр дүнг үзэхэд тэрхүү болохтойхон айдас дур хүсэл нь бидний эрүүл мэнд аз жаргалд мөн түнчлэн өөрийгөө хянахад ч хичнээн чухал үүрэгтэй болгоно илэрхий харагддаг юм. Жишээ нь нэгэн залуухан бүсгүйг унаж татдаг өвчнөөс нь ангижруулахын тулд түүний дунд тархины зарим хэсгийг бис заслын аргаар ажиллагаагүй болгожээ. Гэтэл тэрээр өөрийгөө эзэмт үеийн хамгийн чухал их булгууд болох айх, ичих, санаа зовх гэдгийг мартаж орхижээ. Хөөх хитэр бүсгүй амаараа гартал хитрхи их идэх зуршилтай болсноос гадна найз нөхөд ойр дотныхондоо хачих шиг наалдаад салхаа болжээ. Өөрийгөө хянаж чаддаг хүнд бол байж болшгүй дур зур байгаа биз. Хүсэл тэмүүлэл үгүй бол бид уйдгар гунигт живж, айц төгшөр үгүй бол бид бүхэн нүүрлэж ирэх аюулаас өөртөөхөө хамгаалж чадахгүй болно гэдгийг цаашид та бүхэн энэ номноос олж мэдэх болно. Сэтгэлийн тэнхээс сорьсон агшин тулгарх үед заримдаа эрт цагийн инстинктүүдтэй тэмцэхээсээ илүү түүний ашигтай талыг олж харах нь илүү тустай байдаг. Нейро эдийн засагчид буюу хүмүүс ямар нэг зүйлийг худалдан авах шийдвэр гаргах үед тэдний тарих хэрхэн ажилдгийг судалдаг эрдэмтэд хүний өөрийгөө хянах тогтолцоо хийгээд амьд мэнд үлдэх инстинктүүд нь тэр бүр хоорондоо зөрчилдөөд байдгүйг олж тогтоожээ. Таныг их дэлгүүр хэсэж явах үед чинь таны нүдэнд ямар нэг маш сонирхолтой бараа туслаа гэж бодоод үзтээ. Өнөө болохтуу тарих хүй чи үүнийг худалдаад авчихаач дээ. Үн гэж таныг шалаад эхэлнэ.
Харин та уг барааны үн бичсэн зүйлтийг нь харвал тэнд $199 гэд дараалал